За сайн бацхан уу. Та бүхэндээ Монгол Улсад автоэрийн байгууллагаас чигдсэний 100 жилийн оюун баярын мэнд хүргье. Намайг Тамби Өвгтэй Батгүй гэдэг. Би 1989-с 2010 он хүртэл Инхлийн төрлийн 45 дугаар ангид чуулгачийн албан хашиж байсан. За анх 1989 оны 4 сарын 21-нд Улаанбаатараас 1871 КЦ номертой яг 66 машин авчирч Тэлийн багнаас ажиллаж явж байлаа. За энэ тэргээр 93 оны хүртэл ажиллаад тэр машин дахиж 5208 дугаарт КЦ дугаартай шинэ 66 улсын баяраар авчийлаа. За тэргээр 2000 оны хүртэл ажиллаад 2000 оноос 0572 КЦ супер тангуур машин авчихсан. За тэргээр би чинь 8 жил болсон юм байна. Тэгээд 2009 онд ПАВ 1244 КЦ дугаартай тэрийг автоос авчиж бариад нэг жил ажиллаа. Тэгээд буцааж хүлээлгэж өгөөд ингээд хуваараа гараад ажиллаж явчихсан юм аа. За энэ хугацаанд бол ажилд хугацаанд газ зарцуулагч нэгний 10 жил бий байсан. Тэгээд энэ одоо цаана аргамуу одоо тэлийн зөрчлөлттэй цастай зүүн дэшээ Монгол эсмэсэгтэй тэгэл энэ дээр 66 бол шууд хаалганд байгаад байсан дөө. Тэгэл хажуугаар нь завсаа цайгаар дээр хүнс хөрөх байх. Яндрын застамстай хнэрэн юу ямар ажил байна гэдэг томилтоор явж байгаа хугацаанд очсон застамдаар бүхлээс үүдэн шийдэл байлгын хүмүүстэй шийдэх юм уу гэдэг. Тийм бүгдийг бэлтгэж өгөөд байсан. Тэгээд цэрэгтэй тайнда намар хаврын хоёр ажил татлаг болно. Энд ч одоо тэгээд ихлээр ховд ирж байсан. Дахиад зүйлдэ завхан болсон. Тэгээд завханаас явж татдаг болсон. Зүйл дахиад дараачудаа хөвсгөлрөө өгсөн. Энэ татлагуудыг одоо явуулсан юугаа биелээд ямагнаас одоо төлөвлөж машин байраа саатал зөвшөөрөхөд явж байлаа. За ингээд энэ хугацаанд бас өргөсдөгч мөр зэрэгцэн хамт цугаан дэрж байсан. Найзууд жуулаач нартай боллоо. Тэгээд та бүхэнд автоэрийн өч явуулсан 100 жилийн баярын мэнд хүргэе. Та бүхний аяны алтан шар замчин үлзийтэй бай гэж өрөөё. За юуны урд Монголын автоэвэр салбарыг үүсгэгдсэний 100 жилийн төвөгтөө төгөөж байгаа Монголынхаа нийт жолооч нар болон ангийнхаа үеийн жолооч нарт 100 жилийн оюун баярын мэнд дэвшүүлье. За би Чулуун Өвгтэй Алтуйг нь 1996-аас 97 онд Клийн 0245 дугаар ангийн хугацаа зэрэг алуу хааж энэ ангид төвөгт ангитайгаа холбогдож 2022 онд цэрэг дэтгэвч гарсан байгаа. 2002 онд ахлагчийн албанд ороод анх жолооч болж байлаа. Тэр үед би баруун дөрөвний 0364 ангид заставын жолоочоор томилогдсон очиж ажиллаж байлаа. Тэр үеийн бас сайхан жолооч нар байлаа. Манай ангийн төвд Хөрөл Чулуун гэж ах байлаа. Манай дээд үеийн жолооч. Тэгээд баруун дөрөвнөөс дахиад шилжээд төрөлх ангидаа шилж нэрж ангийн төв болон Хилийн заставт жолоочоор ажиллаж ирэхэд хугацаанд Жарис, Пурган, Зээл 130, Бинчи зэрэг автомашинд барьж өргөсдөж байлаа. Улсын хамгаалтанд болон арталаж ахуй хангалтын үйл ажиллагаанд явж байлаа. Цэрэг тээвэрт явж байлаа. Тэгээ хамгийн сүүлийн үед одоо цэрэг тээврийн автомашин шинжилгээт баг шинжилтээр 60 гүний тээвэрлэх хүчин чадалтай Бинчигээд сүүлийн одоо нэг цэрэг тээврийн автомашин барьж өргөсдөж байлаа. Хилийн зэрэгт 79 оноос эхэлж ажилласан. 79 оноос
87 хүртэл 5 дугаар очроод ажиллаж байгаад 87-оос 93 он хүртэл Баян Үйлгээд байжгаад буцаж үенчийн очроод очиод 2000 онд энэ ангид ирсэн юм аа. Миний хань өвчгийн нацагт орж хүн байсан. Ангид артлын техникийн дарга хийж байсан. Номын санч шатавын наруу гэдэг ажиллаад 3 оноос 12 хоног дуустал хувцас шатхууны наруу хийж байгаа. Тэгээд тэтгэвртэн гарсан. Хувцас шатхууны наруу жилд 2 удаа хот руу хаврын хангалт, намрын хангалтаар хот руу явж нөгөө цэрэг офицер ахлагч цэрэг төрөөснөрөө хувцас татна. Тэгээд ирчгээд заставаар явна, бүх заставаар тойрч хувцсныхаа хангалтыг хийн. Ангийн ахуу юуны бүх юм чинь бүгдийг хариуцна. Халуун ус энэ төр чи бүгд манай албанд байдаг юм чинь. Шатхуун болох төр би жолооч нарын шатхуун бүгдийг хариуцдаг. Тийм л байлаа. Явсан километрийг ашиглалт болж өгнө. Манай ашиглалт юмсран байсан. Манай намайг хувцас шатхууны няраар ороход саран туяа шүүч анх дарга байсан. Манай албаны дарга. Дарга нь Ариун Заяа болсон. Тэгээд тэрний дараа чинь Цэвэнгэр дарга болсон. Ингээд 3 даргын нүр дамжиж энэ ингээд хувцас шатхууны нэр хийсэн юм да. Энэ пауд анх ирж ирсэн. Тэгээд одоо ажиллаж байгаа Баттогдох ахлагчтай хувцсанд явж исэн. Энэ манай Батбаяр явж исэн. Төмөрбаатар Батбаяр гэсэн сууч явж исэн. Тэгээд цаанаасаа хангалт авахд манайхан 64-аас машин аваад тэгээд тэндээс чинь хүнс хувцтайгаа нийлээд нэг 40 тонн ачаалтаа наашин гардаг байсан шүү дээ бид нар чинь. Одоо сүүлийн үед бол бүх юм сайхан болжээ. Одоо ерөөсөө автобусаар бүх юм хийчихдэг болсон байна. Автобусаар наашин цаашин цэргээд явчихдаг байсан юм. Намайг ажиллаж явах үе чинь цэрэг аавн хадна гэх чинь хэдэн машинууд л бүгд 30 машинууд л зогсдог. Одоо 66 манай энэ Баян дэлгэр тийм ээ. Баатар зориг бүгд л цэрэг Батбаяр Төмөрбаатар манай жолоочсон шиг бүгд л одоо цэрэг татлахаар яваад манай дарга хүртэл Батэрдэн дарга хүртэл тэгэл ахлаад бүлэг ахлаад явжсэн үстэй тийм ээ. Одоо тэрний дэрэг чинь одоо бүх юм улс орон бас хөгжөөд хилийн цэрэгч бас шал өөр болж байна. Манайх 1981 оноос эхлээд хилийн цэрэгт манай өвгөн Дурнатын нэг Эрдэнэ цагааны отряд тусгаалуунад жолооч хийж агаад 1981 онд Ус аймагт шилжиж ирсэн. Тэрнээс хойш одоо энэ хилийн цэрэгт одоо амьдралаа холбоод бид хоёр одоо өдөө хүртэл ингээд амьд сэрвэн ингээд амьдарч байна. Тэр хугацаанд манай өвгөн Буршаагийн заставын Дамдан гэдэг жолооч байж агаад Бөхмөрнөр шилжихаар зэрэг нь оронд нь манай өвгнийг заставын жолоочоор томилж ажиллуулж байсан. Тэр үед ГАЗ 66 гэдэг машинтай өрөг гүйцэтгэж байсан. Тэгээд би тэнд Хорой цэрийн албаны сувилагч гэсэн орон тоондоор ажиллаж байгаад 1987 онд манай Харцаагаан усны постод очиж 1 жил ажиллаад тэрнээсээ 99 онд Улаангомд ангийн төвд 30 жолоочоор Дунаа гэдэг жолооч байж хахад Дунаахын одоо 30 машиныг манай юг нь авч нэг өсний одоо 4 машин анхан 66 таа байгаа дараа нь УАЗ аваад тэгээд дахиад 66 аваад Харцаагаан усны постод шинэ 66 аваад Пөрөвдорж гээд нэг ахлагч залууд хүлээлгэж байгаад Дунаа ахлагчийн 30 машиныг Улаангомд аваад тэгээд 2000 онд Улаанбаатар хотоос Батцэрэндээ Турандата явж цоошин одоо 30 машин авчирч ингэж ангид өрөг гүйцэтгэж байсан. Манай өвг нь энэ ангийн одоо бүхэл заставуудаар одоо өрөг гүйцэтгэж ажиллаж байсан. Би Улаангомд орж ирээд хувцас салууны барилга орон сууцны нэрвэ хийжсэн. Тэгээд барилга орон сууцны нэрвэ хийж агаад дараа нь хувцасны алууны нэрвэ хийгээд тэр үед чинь одоо анх эхлээд арт талын дарга болохоор зэрэг Дамдан сүрэн байсан. Дараа нь эхлээд Батцэрэн байсан. Дараа нь Дамдан сүрэн дарга байсан. Дараа нь Жамсран байсан. Тэгээд Ноцогторж дарга байсан. Хувцсны алууны даргаар болохоор Дурж байсан. Бадан байсан. Тийм хүмүүстэй ингэж ажиллаж энэ ангид ажиллаж байлаа. Жил болгоно одоо дандаа Улаанбаатар хотоос 2 удаа хангалт хийж бид нэр өөрсдийн машинаар ч явж ирсэн, цаанаасаа ч машинаар очиж ирж байсан. Одоо тэрний хажууд
юу манай анги бол үнэхээр энэ одоо гоё хөгжижээ. Тэгээд одоо энэ авто тээврийн 100 жилийн ой болж байгааг тохилдуулаад бас бид нар энэ цэргийн байгууллагад нөхрөө дагжил ажиллаж байсан болохоос биш. Бид нарыг одоо тийм тусгай томилж ингэж ажиллаж явуулж байгаагаа нөхрөө дагаад одоо бид нар хийгсэн ажил болгоныг хийж ингэж ажиллаж амьдарч одоо үе замжсан нэг манай нэг залуу бас энд жолоочийн үүрэг гүйцэтгээд өөргийн застаа бас тэтгэврт гарсан бас үе дамжсан юм жолооч гэр бүл байгаамаа манайх. Одоо ажиллаж байгаа бүх тээвэрчтэй хамт ажиллаж байсан бие бүрэлдэхүүнд энэ ангийн бие бүрэлдэхүүнд баярлаж талархаж байдаг хэлье.